бид ингээд эхний 7 өдрийн залбирлыг зохиогчийнхаа агуулгаар уншаад дараа нь бас ярилцлаа ингээд дүгнээд талархалтайгаар залбирлал хийе бүгдээрээ. Гайхамшигтай Бурхан өмнө биднийг таавал зориудаар мөнхийн байхаар бүтээгдсэн. Бид нар зориггүйгээр бүтээгдэв. Тийм учраас та бидэнд бүгдэнд маань өөрийгөө эмчлэх, өөрийгөө удирдах, өөрийгөө асрах тийм бүхэл чадлыг илгээсэн. За энэний илрэл юу вэ гэхээр таны бүтээсэн энэ гэрэл бол үнэхээр энэ 7 өнгнөөс бүтдэг. Тэгэхээр 7 өнгө маань бүгдээрээ долгионы урт ихтэйгээс ингээд долгионы урт багтаа руугаа явж байгаа. Энийхээ эсрэгээр улаан өнгнөөс нийл ягаан өнгө хүртэл энергийн давтамж асар их байгаа юм. Тийм учраас таны энэ 7 өнгө маань хүртэл бидний биеинд энэ ахар сүлнээс ахуулаад толгоон ороо хүртэл таны үнэхээр мэдээлэл хүлээж агуу их тэмс мундаг биеийг та бүтээж өгсөн талархлаа. Тэгэхээр одоо өвдөж байгаа хүн нэг бүр өөртөөхөө гараараа Бурханаас илгээсэн энэ ариун сүнсийг нэг энергийн мэдрэмжээр хүлээн авч бүх хүн эрүүл сарвал болж бүх хүн өөрийгөө танаас ирэх тэр үнэхээр их тийм ариун энергийн цацрагаар өөрийгөө эмчлэх тийм чадамжтай бүтээсэн тань талархлаа Бурхан аваа. Энэ залбирлыг сонсож байгаа хүн нэг бүр үнэхээр танд итгэж өөрийгөө эмчлэх тийм Бурханы мундаг бүтээл гэдгийг бас мэдрэх тийм боломж олгож байгаа талархлаа. Биднийг та бүтээсэн учраас биднийг эмчлэх гарц зөвхөн Бурханд итгэсэн цагт бүгд эдгэрдэг тийм гайхамшиг бүтээснийг хүн бүхэн мэдэх тийм цаг хугацааг өгсөнд танд бас талархлаа Бурхан аваа. Тэгээд энэ дэлхий дээр байгаа хүн бүхэн таны ивэл дотор байж танд итгэснийхээ төлөө үнэхээр танд амьдрах аз жаргалтай эрүүл сарвал байх тийм мэрэгэн ухаанаар эвэгдэж байгаад талархлаа Бурхан аваа. Амен. Тэгээд байгалийн хууль гэдэг бол таны бүтээсэн хууль учраас бид тэрнээс гажих нэгийнхэн ч тийм чадвар байхгүй. Байгалийн хуулиас гажна гэдэг чинь Бурханы үгнээс зугтаж байгаа хэргийг үнэхээр хүн төрлөختөн одоо гэрчилж байна. Бурхан минь ээ та өнөөдөр хүн болгон өөрийгөө эмчлэх эрүүл байх мэрэгэн ухаанаар эвэгдэж байгаад талархлаа. Танаас ирэх тэр агуу их ариун сүнсний хүчтэй энерги нийл ягаан туяаны давтамжтай хамгийн их энергийг та бидэнд өгсөн энэ хоёр гарын алгаар дамжуулан бид бас хүлээж авч чадна. Тийм учраас яг одоо өвдөж байгаа хүн нэг бүр өөрийн хоёр гарын алгыг өрөөд тэр өвдөж байгаа эд эрхтнийхээ хоёр талд багада 10 минутаас илүүгээр ингээд өөрийгөө түнж Есүс Христийн ариун сүнсээр өөрийгөө бас эдгэж чадна гэдэгт та итгээрэй Бурхан аваа. Энэ үнэхээр үний юм шүү. Энэ бол та өөрөө хийж ээж энийг мэдрэх болно. Та сонсож байгаа чинь тань талархлаа Бурхан аваа. Бид эрүүл сарвал байхын тулд өртөнгүүдээ уучлалдаг. Өрөөлийг өөрсгөө хайрладаг. Хэрэгцээгээ бас үнэхээр өөрийн боломжтой нөхцлөөрөө бас хэрэгцээгээ залбирanгуйдаг. Ийм залбирлын чадвар сургаж байгаа таларх. Бид аливаа зүйлийг уучлах юм бол бид эрүүл байх болно. Учир нь бид нүдэнд харагдахгүй асар их ачааллыг дэлхийн амьдралаар амьдрахдаа өөртөө тээж яваагаа бас мэдэрдэггүй. Тийм учраас та биднийг чи бол миний Бурханы ариун сүм гэж хэлсэн билээ. Ариун сүм байхын тулд бид өртөнгүүдээ уучладаг, өршөөл уучлалыг үзүүлдэг, өөрийгөө голдугий таны сайхан бүтээл гэдэгтээ итгэл найдвартайгаар амьдарснаар бид таны үнэхээр мөнхийн бүтээл, таны үнэхээр зоригтой бүтээсэн бүтээл гэдгийг мэдэрнэ. Амен. Тэгэхээр байгаа бүх нөхцөлдөө талархах тун 1-р Тесалоник 5:11. Энэ юу гэсэн үг юм гэхээр та жаргалтай байгаадаа ч таларх, та асуудалтай байгаадаа ч таларх, асуудлаа шийдэж чадахгүй байгаадаа ч таларх. Яагаад гэвэл бидний Бурхан бүтээсэн, Бурхан бүтээсэн учраас бидний бүх асуудлыг бидний өмнөөс Бурхан өөрөө хийж өгнө.
бидний бурхан бүхэл хэрэгцээгмээр нь хангана. Энэний гол нууц нь бид итгэлээ бурханд өгөх нь чухал юм. Бид амьдралаа өөрснөө зохицуулах гэж, өөрснөө удирдах гэж, өөрснөө төлөвлөх гэж, өөрснөө бүх хэрэгцээгээ хангах гэж үнэхээр эрүүл мэнд, гоо сайхан хамгал зүйлээ дэнчин тавин амьдарч байгаа. Тэгээ биднээс хэзээ ч асуудал дуустдаггүй. Тэгэхээр энэ асуудлыг дуусгах ганц гол нууц бол ерөөсөө бидний бүтээгчл байгаа юм. Бид тэгэхээр бүтээгчдэд итгэх нь чухал. Бүтээгчд итгэсэн хүмүүс амар тайван байж өглөө үдэшгүй ажиллахгүйгээр гагцхүү түүний үгийг л өөрийнхөө амтад хоол мэт хүлхэж залбирч байх нь гайхамшигтай юм аа. Ингээд бид өөрийнх нь төлөө мөн бас таны төлөө залбирх нь бол гайхамшигтай юм аа. Залбирлаар хүн эдгэрдэг, залбирлаар хүн тайвширдаг, залбирлаар хүн аз жаргалыг мэдэрдэг. Гайхамшигтай бурхан амны танд амт нөхрийн үн цэнийг онцгойлон залбирчин бид ганцаараа байснаас хоёул байхын дээр илүү билээ. Тэгвэл тэдний зүтгэл сайнаар хариулагдах болно гэж хэлсэн байлээ. Тэгэхээр бид хажууд байгаа хамт амьдарч байгаа хүмүүсээ, хамт ажиллаж байгаа хүмүүсээ бид өөргөл сайныг өрөөж байх юм бол буцаагаад тэр чиний хамтарч байгаа хүн чинь чи сайн энерги түүнлөө илгээсний улмаас тэр хүн буцаад сайн энергийг илгээх болно. Энэ бол байгалийн энерги хадгалагдах хууль. За тэгээ энийг монголчууд бол ихэн алга бол унган шир алга гэсэн үгээр төлөөлөн хэлдэг. Чи бусдад сайныг бодож, сайныг үйлдэж байх юм бол бусад хүмүүсээс чи буцаагаад түүнтэйгээ ижил давтамжтай байлгыг хүлээж авдаг байгаа. Тийм учраас энэ анд нөхрөлийн зарчим гэдэг чинь чи тэр хүнтэй за санхүүгийн тал дээр үү, эсвэл эрүүл мэндийн тал дээр үү, эсвэл тэр тухайн өдрийнхаа үүргэж байгаа ажил гүүргийн хувьд ямар нэгэн хэмжээг та хоёрын цацрагж байгаа давтамж нэгэн хэсэг долгион мужтай бол давцаж байгаа юм. За энийг бол физикээр бол интерференцийн үзэгдэл долгионууд нэмэгдэх зарчим гэдэг. Ижил энергитэй хүмүүс хамтарч ажиллахад таатай байдаг. Эсрэг энергитэй хүмүүс дандаа бие биенийгаа үгүйсгдэг. Тэгэхээр байгаль дээр үгүйсгэлийн хуулиуд байдаг. Ийм учраас бурхан минь та ямар энерги цацрагна тэр энергиээр л найз нөхдөд олж авдаг. Энийг бол та нар тэр надад таалагддаггүй гэж ярьдаг. Гэтэл бид бүгдээрээ бурханы бүтээлүүд. Бүх хүмүүст бурхан бүтээлдээ хайртай байдаг. Бид өөрийн хүүхдүүдэд хайртай байдгийн адил өөрөөсөө гаргасан хүүхдүүдэд өөрийнхөө хамаатан саднуудынхаа илүү их анхаарал халамж тавьж бусдаас өмөрөх хандлага байдаг. Тэр чинь нөгөө цацрагж байгаа чамаас гарч байгаа цацрагж байгаа давтамжаараа бид нар нэгдэж байгаа юм. За энэ бол ингээд өөрийн холбооны сүлжээнүүдэд ижилх юм. Тийм учраас Монголд бас найзаар минь намайг таньдаг учиртай гэсэн үг байдаг чинь цаанаа юм учиртай байх нэ. Тэгэхээр нөө ганцаар байх ч унахад түүнийг босгох хүн үгүй юм а гэдэг. Тэгвэл ганцаар байна гэдэг чинь чи тэр орчиндөө энергийн давтамж чинь тохирохгүй байгаатай холбоотой. Тэгэхээр бурхан минь та өнөөдөр та энийг сонсож байгаа бүтээл нэг бүр чинь өөрийнх нь давтамжтай ижил нөхдүүдтэй хамтран ажиллаж сайн сайхныг мэдрэх болно. Тиймийн тулд тэр хүн маань өөрөөсөө зөв бодлыг гаргаж байгаасаа гэж залбирч байна. Зөв бодлыг гаргана гэдэг чинь байгалийн хуулийн дагуу, бурханы хүслийн дагуу зөвхөн өөрийнх нь төлөө биш, миний энэ шийдвэр нь бусдад бас сайнаар нөлөөлөөсэй гэсэн ийм сэтгэлдээ бүтээлүүд дэлхий дээр олон байх болтугай гэж залбирэн ирэж байна. Үүнийг сонсож байгаа хүмүүсийн үр хүүхдүүд нь цахим орчинд дандаа зөв мэдээлэл хүлээж авснараа тэрэнд зөв энергийн урсгал үүсэж ирээдүйд Монгол орныг зөв удирдах, хөгжүүлэх тийм шин иргэдийн төлөө бидний хайрын үр жимсийн төлөө талархан залбирч байна. Бидний үр хүүхдүүд ирээдүйд үнэхээр энэ
усан урсгалаар үгсээ өргөсөж халуун шатахад айхгүй усаар тархицсан мод мэтгээд хизээч байсан ямар ч асуудал байсан Бурхны үгээр хариулт өгч бусдаас өөрийгөө илүү үзэхгүйгээр бусдтай хамт амар тайван амьдрах тийм аз жаргалын сэтгэл зүйн үндэслэлтэй байхыг хүсэн өрөөж байна. Бүх зүйл Бурханаас эхэлдэг учраас энэ Монгол улс орны төр засгийн тэргүүнүүд за одоо шат болгоны дарганаар бүгд үнэхээр ард түмний төлөө гэсэн шийдвэрийн төлөө нэгдэж чаддаг байгаасаа гэж залбирч байна. Таны удирдлага, таны хэсгийн дарга болгон үнэхээр зүрх сэтгэлээсээ таны төлөө сэтгэл зүйтэй ажилласаа гэж залбирч байна. Гайхалтай Бурхан өмнө та энэ дэлхийд ертөнд гэрлийг бүтээсэн. Тэгээд өөрийнхөө хүүхдүүдийг бас дэлхийд гэрэл мэт байж давс мэт амтдаг бай гэж залбирдаг үлээ. Үнэхээр таны бүх зүйлс таны дотор байдаг. Гэрэл маань 7 өнгөтэй байдаг. Түүн шиг бид ажлын бас 7 өдөртэй байдаг. Энэ 7 өдрөөс маань нэгдүгээр өдрөөс 7 дахь өдөр хүртэл хүмүүс үнэхээр ядан туйлддаг. Таны гэрлийн бүтцээр улаан өнгнөөс улаан улбар шар ногоон цэнхэр хөх нийл ягаан өнгө 7 дахь өдөр улам бүр та гэрэлтэж амьдрахыг бол энэ өөрийнхөө өнгөөр бас өрөөж өгсөн талархлаа. Учир нь нийл ягаан өнгө хамгийн их давтамжтай, хамгийн их энергитэй гэрэлтэн байдаг. Гайхамшигтай Бурхан өмнө тэгээд танд хүн нэг бүрийг дахин онцгойлон өргөж байна. Тэд үнэхээр өөрийнхөө өмнө байгаа өнөөдрийн асуудлуудаа зөвхөн нэг цаг дээр хэд улааш төвлөрөхгүйгээр надад өвшөө гарц би шүү. Би хинээс тусламж үнэхээр чин сэтгэлийн тусламж хаанаас авах билээ гэж ингэж эрен хааж явж байгаа таны хайрыг хүссэн бүтээлүүд нь өнөөдөр Бурхан руу харах тийм мэрэгэн ухаанаар дөрөв өдөр байгаасэ. Хүн Бурхан төвлөрвөл цэлгээр уудам эрх чөлөөтэй амьдралд хүрнэ гэдгийг бас тэд өнөөдөр мэдэж авах тийм цаг таны Бурханы цаг хугацаатай өдөр байгаасаа гэж залбирэн өрөөж байна. Учир нь Бурхан биднийг дэлхийн амьдралаас илүү хавьгүй их зүйлийн төлөө биднийг зориулж бүтээж хэлбэржүүлсэн. Биднийг төрхөөс ч өмнө бидний эцэг эхийг төрхөөс ч өмнө Бурхан бол биднийг төлөвлөсөн байсан. Тийм учраас Бурханы төлөвлөгөөний дагуу өөрийгөө хэрэглэх нь бид үнэхээр энэ дэлхий дээрх амьдралын агуу нууцад оршиж тэр нэгэнд итгэснээрээ бид үнэхээр амар тайван эрүүл гайхамшигтайгаар сайхан дуулан баясаж амьдрах болно. Гайхалтай Бурхан минь энэ дэлхийн ертөст дэндүү бачин мэт ингээд хүмүүст маш ихээр санагдаж байгаа. Таны эзний ариун сүнсийг хүлээн авагч, ариун сүнсээр амьсгалагч мөнхийн улсын амийн талхыг гэдэгч тийм сонгогдсон иргэд олон болох болтугай Бурхан минь. Тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа хүн нэг бүрийн дээр Бурханы ариун сүнс дүүрэн байс. Түүнийг мөнхийн гинжийг тас татан хайж Бурханы нэрээр та бүхнийг үнэхээр онцгойлон өргөн залбирч байна. Тэгээ учир нь энд бидэнд бат орших хот алга гэж байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр газар дэлхий байхгүй ш. Бүх хүмүүс зөвхөн өөрийнхөө төлөө амьсгалж, зөвхөн өөрийнхөө төлөө асуудлыг шийдэх, зөвхөн өөрийнхөө төлөө олзолох гэж явж байгаа учраас бүх хүнд энэ таны бүтээсэн дэлхий бол бачин мэт санагдаж байгаа. Гэвч Тэнгэрийн улсад бол бүх зүйлс амар тайван байдаг. Яагаад гэвэл тэнд бүх хүмүүс бие биенийгээ өөрийн адил хөршөө, өөрийн адил хамгаалдаг, хүнд уучлал үзүүлдэг. Уучлалсан хүн үнэхээр зүрх сэтгэл нь амар тайван болдог. Халелуя Есүсээ Бурхан минь та үнэхээр хүн нэг бүрийн дээр таны ариун сүнс дүүрэн байж Бурханы ивэлэр яг энэ цаг өдрөөс эхлэн ирэх хорон мөч бүрийг нь Бурханд өргөе. Амен. Халелуя Есүсээ бүхэл асуудалтай Бурханыг хэрэгэлсэн цагт бидний амьдрал гайхалтайгаар үнэхээр аз жаргалтайгаар гэрэлтэн цэлэмдгийг бүх таны бүтээлүүд мэдэх болтугай. Амен. Гайхалтай. Амен. Халелуя Есүсээ.